За хэсгийн бодлого. Хэсгийн бодлого. За эхнийх нь 210 хургийг 2 хашаанд хашжээ. Эхний хашаанд 2 дахиас 28 хураг илүү хашсан. 2 дахьаас 28 хураг илүү хашсан. Тэгэхээр энэ дээр нэг гэрчим хургийг гэвэл энэ дээр нэг гэрчим дээр нөх нь 28 хураг хашсан гэсэн үг. За тэгээд нийтдээ 210 хураг хашсан. Нийтдээ 2 хэрчим дээр нэмдэг нь 28. Тэнцүү 210 хураг. За 2 хэрчим тэнцүү 210-аас 28-ыг хасгалаар 210-аас хасдаг нь 28 2 20-оос 2-ыг хасгаар 18. За 182. Эндээс нэг хэрчим нь 182-ыг 2 туваахаар 91. Өөрөөр хэлбэл 2 дугаар хашаанд 91 хураг. За 1-р хашаанд 91 дээр нэмдэг нь 28 гэдэг чинь 119 хураг. 1-р хашаанд хашсан байх нэ. За 2 дугаарх нь 2 хайрцагт 450 айлан байваа. Нэг хайрцагнаас 50 айлан авбал 2 хайрцагны айлан тэнцнэ гэж. За эхний хайрцагнаас 50 айлан авах юм бол 2 хайрцагны айлан тэнцэн гэж. Энэ хоёр тэнцсэн. Яавал тэнцэн гэхээр эндээс 50-ыг авбал тэнцээд байгаа. Тэгвэл буцаагаад хийч. Тэгвэл эхний хайрцагт ийм, хоёр дахь хайрцагт ийм айлан байсан гэсэн үг. Эхнийхээс 50-ыг авангууд нэг гэрчим айлан үлдэнэ. Тэгээд хоёр дахь хайрцагтны айлмны тоо тэнцэж байгаа. За гэтэл нийтдээ 450 айлантай. Тэгэхээр хоёр хэрчим дээр нэмэх нь 50 чин 450 гэсэн үг. Эндээс хоёр хэрчим нь 400. Эндээс нэг хэрчим нь 200. 2 дугаар хайрцагт 200 айлан байсан. Харин 1-р хайрцагт болохоор 200 дээр нэмэх нь 50 буюу 250 айлан байсан гэсэн үг 1-р хайрцагт. За 3 дугаар бодлого. 2 тооны нийлбэр 473, ялгуур 15. За ялгуур 15 гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр нэг тоо нөгөө тооноосоо 15-аар илүү гэсэн үг. Нэгдүгээр тоо 2 дугаар тооноос 15-аар илүү учраас хасаад өгөхөөр яг нь ялгуур нь 15 гарна гэсэн утгатай байх нь шүү дээ. Тэгээд нийлбэр 473. Нийлбэр гэдэг нь 2 хэрчимээр нэмэх нь 15 нь 473. Эндээс 2 хэрчим нь 473-аас 15-ыг хасгаар за хасыг 473-аас 15-ыг хасгаар 8, 6-аас 1-ийг хасгаар 5, 458. Эндээс нэг гэрчим нь 229. Энэ бол 2 дугаар тоо. За 1-р тоог олохын тулд 15-ыг нэмнэ. За 229 дээр 229 дээр нэмэх нь 15. Гэдэг чинь 244. Энэ бол 1-р тоо гэсэн үг. За За 3 дугаар тоо. 3 дугаар бодлого. За тэгвэл одоо 4 дугаар бодлогыг бодъё. 3 тооны нийлбэр 150. 3 нэмэгдэхүүний нийлбэр 150. 1-р дээр 9-ийг нэмбэл 2 дугаар нэмэгдэхүүн гарна. За 3 тоо байгаа тийм ээ. 1-р тоон дээр 9-ийг нэмбэл 2 дугаар нэмэгдэхүүн. Тэгэхээр 1-р нэмэгдэхүүнийг нэг гэрчим гिचх юм бол энэ дээр 9-ийг нэмчих юм бол 2 дугаар нэмэгдэхүүн гардаг. Харин 3 дугаараас 6-г хасвал 1-р нэмэгдэхүүнтэй тэнцэнэ. Эндээс 6-г хасах юм бол 1-р нэмэгдэхүүнтэй тэнцэнэ. Тэгэхээр 3 дугаар тоон нэг гэрчим дээр нэмэх нь 6 байсан гэсэн үг. Яагаад гэвэл эндээс 6-г хасчих юм бол 1-р нэмэгдэхүүнтэй тэнцэнэ гэсэн үг байна тий. За тэгээд 3 нэмэгдэхүүний нийлбэр 150.
3 нэмэгдэхүүний нийлбэр 150. За бүгдийг нэмэхлээр 1 эрчим, 2 эрчим, 3 эрчим болох нь байна. 9-дээр 6 нэмэхээр 15 болох нь байна. Тэнцүү 150. Эндээс 3 эрчим нь 140, 135 болно тий. 150-аас энийг хасгаар. За эндээс 1 эрчим нь 45, 135-ыг 3-т байгаа 45. Энэ бол 1-р тоо. За 2-р тоог олохын тулд 45 дээр 9-ийг нэмэхээр 54. Энэ бол 2-р тоо. За 45 дээр 6 нэмэнгүүд 51. Энэ бол 3-р тоо. За 5-р хадлага. 2 тооны нийлбэр 86, их тоог 10-аар багасгаж бага тоог 10-аар ихсэгвэл гэж. За тэгэхээр 1-р тоо, 2-р тоо ямар байсан тухай огт хэлэхгүй байна тийм үү? Өөрөөр хэлбэл 1-р тоо нь нөгөөгөөсөө тиймээр ихсвэл 1-р тоо, 2-р тооны ялгуур нь хэд ч юм уу ямар нэгэн байдлаар 1-р тоо, 2-р тоог хоёулаа бид нар тэмдэглэх боломжгүй байна гэсэн үг. За тэгвэл би 1-р тоо, 2-р тоогоо мэдэхгүй учраас түр ингээд архичи, хоос архичи гэсэн үг. За тэгсэн чинь их тоог нь гэдэг чинь манайхаар бол 1-р тоог нь гэж ойлгоё. Их тоог 10-аар багасгах гинэ. Тэгэхээр 10-ыг хасна гэсэн үг. Бага тоог 10-аар ихсгэн гинэ. Энэ дээр 10-ыг ихсгэн гэсэн үг. Тэгвэл 10-аар ихсгвэл бага тоо нь их тооноос 12-оор бага болно. Ихсгвэл тийм ээ. Бага тоо гэдэг чинь энэ тийм үү? Их тооноосоо 12-оор бага. Эндээс 12 бага гэх юм бол энэ юм байсан гээ. Тэгвэл энэ яах нь 1 эрчим болно гэсэн үг тий. Бага тоо нь их тооноосоо 12-оор бага болно. За тэгвэл 10-ыг хасгаар 1 эрчим дээр нэмэх нь 12 гард юм бол 1-р тоо анх хэд байсан бэ гэдгийг олъё. 10-ыг хасгаар энэ гарч байгаа юм бол буцаагаад энэ дээрээ 10-ыг нэмээд өгчин тийм үү? Тэгэхээр 1 эрчим дээр нэмэх нь 22 байсан байна 1-р тоо. 10-ыг нэмэхээр 1 эрчим гарч ирсэн гэдэг чинь юу гэсэн гэхээр 1-р тоо 1 эрчмээс хасах нь 10 байсан гэсэн үг. 1 эрчмээс хасах нь 10 байсан учраас 10-ыг нэмэнгүүт 1 эрчим гарсан гэсэн үг байна тийм. За одоо тэгвэл энэ хоёр тооны биднэрт юу мэдэгдэж байгаа юм гэхээр нийлбэр. Энэ хоёрыг нэмэхлээр 1 эрчим дээр 1 эрчмийг нэмлээ 2 эрчим. 22-ыг нэмээд 10-ыг хасна гэсэн үг. Тэ? Энэ дээр нэмдэг нь 22 хасах нь 10 тэнцүү хэдв? 86. 2 эрчим дээр 22-ыг нэмээд 10-ыг хасангууд. Өөрөөр хэлбэл энэ хоёр тооны нийлбэр гэдэг бол юу гэсэн гэхээр бид нар эхлээд 1 эрчим дээр нь 1 эрчмийг нэмчихэж байгаа. Тэнгүүд 2 эрчим. Манай. За нэмдэг нь 22-оос хасах нь 10-ын нэрийг нийлүүлчих гэдэг нь тийм. Нэмэх 22 хасах нь 10. Энэ дөрвөн тооны нийлбэр бол 86 гарах хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл энийг би нийлүүлээд 22-ыг нэмээд 10-ыг хасаа гэдэг чинь юу гэсэн үг юм гэхээр 12-ыг нэмээ гэсэн үг шүү дээ. Ямар нэг юмн дээр 22-ыг нэмэнгүүтээ 10-ыг авчнаа гэдэг чинь зүгээр л 12-ыг нэмээ гэдэгтэй адилхан утгатай байх нь тийм. Тэр энэ хоёрыг нийлүүлээд бичих юм бол нэмэх нь 12 гэж ойлгож болно. Эндээс 2 эрчим гэдэг бол 86-аас 12-ыг хасахаар 74. Эндээс 1 эрчим нь 47. За тэгвэл 1-р тоо чинь болохоор ямар байсан бэ гэхээр 1 эрчимийн нь 22 байсан. 1 эрчим чинь 47. Тэгвэл нэмэх нь 22 гэдэг чинь 69 1-р тоо. 2-р тоо болохоор 1 эрчим чинь 47. Хасах нь 10 гэхээр 37 2-р тоо. За 1-р тоо болон 2-р тооны юм байсан. За 6. 2 ганд ийм литр ус байваа. 1 гангаас ийм литр нөгөөгөөс ийм литр ус авахд гинэ. Дахиад 1-р ган болон 2-р ганд байсан анх байсан усны хэмжээ мэдэгдэхгүй байна. Тэ? Тэгэхээр энийг дахиад түр ингээ архичи хоосон. За ямар ч байсан 1-р гангаас 88 литр ус авах гэдэг. Авна гэдэг чинь хасна гэсэн үг. Нөгөөгөөс нь 65 литр ус авахд 1-р ганд гэдэг чинь энд 2-р гангаас 3 дахин их ус үлдсэн гэдэг чинь авсны дараа энд 3 хэрчим энэ 1 хэрчим өсгөлтнэ гэсэн үг байхгүй юу?
Эндээс 88-ыг эндээс 65-ыг авсны дараа нэгдүгээр ганд 2 дугаараасаа 3 дахин их ус үлдэж байна. Тэгвэл 88-ыг авахаар 3 хэрчим үлднэ гэдэг чинь анх ямар байсан гэхээр 3 хэрчмээр нэмэх нь 88 байсан. Ягаад гэвэл ийм байсан учраас 88-ыг хасаад өчгөлөөр 3 хэрчим гарах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл 65-ыг авахаар x үлднэ гэдэг чинь энэ x дээр нэмэх нь 65 байсан гэсэн үг. Ийм байсан учраас эндээс 65-ыг авахлаар 1 хэрчим буюу 1x үлдсэн гэсэн утгатай. Одоо 6 дахь нь 2 ганд 425 литр ус байсан. Анх тийм ээ. Анх 425 литр ус байсан гэдэг чинь энэ хоёрын нийлбэр 425 байх хэрэгтэй байхгүй юу? За энэ хоёрыг нэмнэ гэдэг чинь 3 хэрчим дээр 1 хэрчим нэмэхээр 4 хэрчим, 88 дээр 65-ыг нэмэхлээр чинь за 8 дээр 5-ыг нэмэхээр 3, энэ хоёрыг нэмэхээр 14, 15 тэнцүү 425 гэсэн. За одоо 4 хэрчим нь 425-аас 153-ыг хасна гэсэн үг. За 5-аас 3-ыг хасгаар чинь 2, эндээс энийг хасгаар чинь зээлээд 7, 3-аас 1-ийг хасгаар чинь 2. Эндээс 1 хэрчим нь хэдв? 6-гаар өгөө 4 6 24, 32, 4 8 32. За 1 хэрчим нь 68. Тэгвэл нэгдүгээр тоон 3-ыг үржих нь 68, нэмдэг нь 88 гэсэн үг. За хоёрдугаар тоон 68-ыг тэр нэмдэг нь 65 бах юм тий. 65. За багш нь энэ дээр хугацаагаа хэмнээ тон нэмж ашиглаж 3-ыг үржих нь 68. Тэгээд нэмэх нь 88. 292 гарах хэрэгтэй юм байна. За та хэд бол тон нэмж ашиглаж болохгүй тий. За энэ хоёрын нэмэнгүүд 133. За нэгдүгээр тоо энэ, хоёрдугаар тоо энэ гарчна гэсэн үг. За дараагийнх нь 7 дугаар одлого. 3 тооны нийлбэр ийм ба сүүлийн 2 тоо тэнцүү. Сүүлийн 2 тоо тэнцүү. Тэгэхээр сүүлийн 2 тоогоо бүгдээр 1 хэрчим гэж тэмдэглэж. Эхний тоо нөгөө хоёрын нийлбэрээс 5 дахин бага. Нөгөө хоёрын нийлбэр чинь 2 хэрчим. 2 хэрчмээс 5 дахин бага гэхээр 5 тугаана. 2-ыг 5 тугааж болохгүй. Тэгэхээр энийг 5 хэрчим 5 хэрчим гэж үзчихнэ. Тэнгүүд энэ хоёрын нийлбэр чинь 10 хэрчим. 10 хэрчмээс 5 дахин бага гэхээр 2 хэрчим. Нэгдүгээр тоо 2 хэрчим байсан гэсэн үг. Тэгээ 3 тооны нийлбэр 1752. 1752. За нийтдээ эндээс 12 хэрчим нь 1752 гэсэн үг юм байна. Эндээс 1 хэрчим нь за нэгээр өгөөд 12 55 4-өөр хөрчин 48 72 6-гаар хөр 72. За 1 хэрчим нь эндээс нэгдүгээр тоо гэдэг бол 2-ыг үржих нь 146 гэсэн үг тий. Яг бол 1 хэрчим чинь 146. За 2-оор үржүүлэхээр 292. За 2 ба 3 дугаар тоо ч болохоор адилхан. 5-аар үржүүлнэ. 146-г 5-аар үржүүлж энд. 6 5-ын 30, 3-аас санаа 4 5-ын 20, 23, 730. 2 болон 3 дугаар тоо бол 730 гэсэн үг. За 8 дугаар бодлого. Ногооны баригад ийм центр ногоо хураасан. Төмөс сонгоноос 3 дахих. Төмөс сонгон за байцаа. За 3 ногоо. Төмөс сонгоноос 3 дахих. Тэгэхээр төмөс нь 3 эрчим, сонгон 1 эрчим. За ингэж төмөс маань сонгоноос 3 дахих болно. Харин сонгон байцаанаас гинэ. Энэ сонгон чинь байцаанаас 2 дахин бага. Тэгэхээр 2 дахин бага гэхээр байцааг 2 дугаагаар энэ гарах хэрэгтэй. Тэгэхээр байцаа маань 2 эрчим байсан гэсэн үг. Сонгон байцаанаас 2 дахин бага. За тэгээд нийтдээ 438 центр ногоо хураасан. За бүгдийг нэмэхээр 3 дээр энэ чинь 1 эрчим гэсэн үг. 4 эрчим. Эндээ нийлээд 6 эрчим. 6 эрчим чинь 438. Эндээс 1 эрчим нь
73. За тэгвэл төмсийг олъё. Энэ болохоор сангин болчих чинь тий. Сангин. Төмсийг олохын тулд 73-ыг 3 орчил. За энэ болохоор төмс. За одоо 73-ыг 2-оор үржүүлнэ. За ийм центнер юу юм байцаа. Хураасан гэсэн үг тий. Ийм сангин, ийм төмс, ийм центнер байцаа хураасан байх нэ. За одоо 9-р бодлогыг хамтдаа бодъё. 3 тооны нийлбэр 2106 бөгөөд за 1 2 3 нэгдэх нь 2 дахиосоо 8 дахин бага. Нэгдэх нь 2 дахиосоо 8 дахин бага. За тэгэхээр энэ 8 эрчим энэ 1 эрчим байж болно. 1-р тоо 2-р тооноос 8 дахин бага. Харин 3 дахь тоог 1 дахь тоонд хуваахад 3-р тоог 1-р тоонд хуваахад 4 ноогдно. Энийг 1-р тоонд хуваахад 4 ноогдно гэдэг чинь 3-р тоо 1-р тооноос 4 дахин их гэсэн үг. За тэгээд 2106 гэд нийлбэр маань өгсөн байна. За нийтдээ энд 8 эрчим, 4 эрчим, 12, 13 эрчим байна. 13 эрчим маань 2106. За одоо нэг эрчмийг олохын тулд 2106-г 13 байна. 2106-г хуваах нь 13. 162 нэг эрчим. За энэ бол 1-р тоо гараад ирчихсэн. За 2-р тоог олохын тулд 162-ыг 8-аар үржүүлнэ. 2 8 16, 6 8 48, 49, 4-өөс санаад 12. Энэ бол 2-р тоо. За 3-р тоог олохдоо 1 эрчмээгаа 4-өөр үржүүлнэ. 162-ыг 4-өөр үржүүлнэ. 8 4 6 24 64. Энэ бол 3-р тоо тийм ээ. За 1 2 3-р тооны ингэж гарсан байх нэ. За 10-р бодлого. 2 тооны нийлбэр 10,073 хэрв их тоог бага тоон хуваавал 5 ногдож 5 үлдэнэ гэж. За их тоо. За энийг их тоо гэж үзье. Их тоог бага тоонд хуваахад 5 ногдно гэдэг чинь 5 дахин их гэсэн үг. 5 дахин их гэсэн үг. Өөрөлдвөл 1-р тоог 2-р тоонд хуваахад 5 ногдож байна гэдэг чинь 1-р тоо 2-р тооноос 5 дахин их. Тэгээд 5 үлднэ гэдэг чинь дахиад нэмэх нь 5 гэдэг явна. 5 байсан гэсэн үг тийм ээ. Тэгээд энэ хоёр тооны нийлбэр 1073. Одоо 1073-аас бүгдээрээ 5-ыг хасна. Энэ илүү 5-ыг хасаж өгөх нь тийм ээ. Тэгэхээр 68. 1068 чинь манайхаар бол 6 хэрчимтэй тэнцвэх нь шүү дээ. 1068 гэдэг бол 6 хэрчим юм байна. Эндээс нэг хэрчмийг олохын тулд 1068-ыг 6 хуваахаар 1-ээр өгөхөөр 6 46. 6 7 42 гээд 48 үлдгэнэ. 6 8 48. Энэ бол 2-р тоо. За 1-р тоог олохын тулд 178-ыг 5-аар үржүүлээ 5-ыг нэмж болно. Эсвэл энэ хоёр тооны нийлбэр чинь 1073 учраас шууд 1073-аас 178-ыг хасаж болно. За зээлэнгүүд энд 5, энд 6 гэдэг чинь энд 9, 9-өөс 1 гэсээр 8. Энэ бол 1-р тоо. За ингээд 1 болон 2-р тоог олчлоо нэ. За 11-ийг харъя. Их тоог бага тоонд хуваахад 3 ногдож 85 үлдэнэ. За 1-р тоогоо их тоо гэж үзье. Тэгвэл 1-р тоог 2-р тоонд хуваахад 3 ногдно гэдэг чинь 3 дахин ихээ гэсэн үг. Эхний тоо 2-р тооноос 3 дахин их. Тэгээд 85 үлднэ гэдэг чинь дахиад 85 гарч ирэх ёстой тийм. Одоо 1-р тоог бүгдээрээ 2-р тоонд хуваахад 3 ногдоод 85 цаана үлдээд байна. За тэгвэл хуваагдагч гэдэг чинь манайхаар бол 1-р тоог хэлж байгаа. Энэ бол хуваагдагч. Энэ нь хуваагч. Хуваагдагч, хуваагч ноогдврын нийлбэр гинэ. За ноогдвор гэдэг нь болохоор ноогдвор гэдэг бол 1-р тоог 2-р тоонд хуваахад 3 ноогдно гэсэн тийм. Тэгвэл ноогдвор нь 3. Эднэрийн нийлбэр маань 444 гэдэлцсэн.
444. Эндээс 3 эрчимээр 1 эрчмийг нэмэхээр 4 эрчим. За 85 дээр 3-ыг нэмэхээр 88. Энэ 3-ын маань нийлбэр 444 байх ёстой. За ингээд 4 эрчим маань 444-өөс 88 гэсэн. 444-өөс 88-ыг хасгалаар 6, энд 3 үлдэн 5, 356. Нэг эрчим нь 356 4 туваахаар 4, 8-ийн 32, 36, 4, 9-ийн 36. За нэг эрчим байна 89. Энэ бол манайхаар бол 2 дугаар тоо байх нь тийм ээ. За одоо тэгвэл 1-р тоог олохын тулд 3-аар үржүүлээд 85-ыг нэмж болно. Эсвэл энэ хоёрыг нэмээд 444-өөс хасчих юм бол 1-р тоог гарч ирнэ тийм ээ. Тэгэхээр хялбараар нь 89 дээрээ 89 буюу 2 дугаар тоон дээрээ 3 дугаар ноог дураа нэмчи. 3 гэдэг ноог дураа. Тэгэхээр чин 92. За одоо 444-өөс бүгдээрээ 92-ыг хасаж болно гэсэн үг. 2, 35. Энэ бол 1-р тоо. За дараагийн бодлого. 12. Нэг тоог нөгөө хуваахад 7 ногдож 5 үлднэ гэж. За 1-р тоог нөгөө тонд хуваасан чинь 7 ногдно гэдэг чинь 7 дахих гэсэн үг. 5 үлднэ гэдэг чинь 5-аар илүү байсан гэсэн утгатай байх нь шүү дээ. Тэгээд хэрв хуваагдагч гэж. За тэгэхээр 1-р тоог хуваагаад байгаа учраас энэ маань хуваагдагч болно. Хуваагдагч. 1-р тоог 2-р тоонд хуваасан учраас 2-р тоо маань хуваагч болно. Хуваагч, ноогдур, үлдэгдэл гинэ. За одоо тэгвэл ноогдур гэдэг чинь бид нар 1-р тоог 2-р тоонд хуваахад 7 ноогдно гэдэг байгаа тий. Тэр энэ бол ноогдур. Үлдэгдэл гэдэг бол 1-р тоог 2-р тоонд хуваахад 7 ноогдоо 5 үлдсэн. Тэр 5-ыг үлдэгдэл гэж нэрлэдэг байна гэсэн үг. За эдгээрийн нийлбэр 465. За 7 эрчимдээ 1 эрчмийг нэмэхээр 8 эрчим болох нь байна. За 5 дээр 7-ыг нэмээд 5-ыг нэмэхээр чинь 17 болох нь байна. Тэнцүү 465. За одоо 465-аас бүгдээрээ 17 гисчингууд. За энд 8, 5-аас 1-ийг гарчин 4, 448. 8 эрчим гэдэг бол 448 та тэнцүү. Эндээс 1 эрчим 56 та тэнцүү байх нь тий. Энийг 8 таваад өнгөт. За энэ бол манайхаар 2 дугаар тоо. Одоо 1-р тоог олохын тулд 1 эрчмийгаа 7-оор үржүүлээд 5-ыг нэмж болно. Эсвэл 1 эрчим дээрээ ноогдур буюу үлдэгдлээ нэмж яагаад нийтээс хасаж болж байна. За би шууд 7 эрчим дээр нэмэх нь 5 гэдгийг ашиглая. Тэгэхээр 56-г 7-д үржүүл. 6 7 42, 4-өөс саналаа 7 5-ын 35, 39. За 392 дээр одоо 5-ыг нэмнэ. 397. Энэ бол 1-р тоо. 1-р тоо, энэ 2-р тоо гэнэ. За 13. 2 тооны ялгуур 128, ноогдур 5 гинэ. За тэгэхээр бид нар эхлэний тохиолдолд аль нөхцөл нь бид нарт ашигтай вэ гэхээр ноогдур ашиглах нь бидэрт илүү хялбар байна. За ноогдур 5 гэдэг чинь 1 тоо нөгөөгсөө 5 дахин их гэсэн үг. 5 дахин их. Яагаад гэвэл ноогдур гэдэг чинь хуваагаад гарсан хариу нь 5 байх хэрэгтэй байхгүй юу? Хэд хуваагаар 5 гарах юм гэхээр 5-ыг 1 хуваахаар 5 гарна. Тэгэхээр 1-р тоо 5 эрчим, 2-р тоо 1 эрчим гэсэн үг. Нөгөө талаас энэ хоёрын ялгуур нь 128 гэж байна. Ялгуур гэдэг бол хасаад гарсан хариу. 5 хэрчмээс 1 эрчмийг хасахаар хэд үг гэхээр 4 хэрчим. Гэтэл манай дээр ялгуур 128 гэдэг өгсөн. Тэгэхээр 4 хэрчим чинь 128 гэсэн үг байна. Эндээс 1 хэрчим нь 128-ыг 4 хуваахаар 32. Эндээс энэ бол 2 дугаар тоо. Тэгвэл 1-р тоо нь 5-ыг үржих нь 1 эрчим буюу 32-ыг үржих нь 5. За 160. Энэ бол 1-р тоо гэсэн үг.
Дараагийн бодлого. 14. 2 тооны нийлбэр өгсөн харин ялгуур нь бага тоотой нь тэнцүү гинэ. За, 1-р тоо. 2-р тоо. Энд ялгавар. Ялгуур гэдэг бол 1-р тооноос 2-р тоог хасаад гарсан хариу байх ёстой. Тэгвэл ялгавар нь бага тоотой тэнцүү гинэ. Өөрөөр хэлбэл энэ ялгуур бол энтэй тэнцүү гэсэн үг. Тэгвэл энэ хоёр тэнцүү юм бол нэг эрчим гэж. Тэгвэл хэдээс нэгийг хасахаар нэг гардыг гэхээр хоёр хэрчмээс нэг эрчмийг хасахаар л яах нь нэг эрчим гарна тийм ээ. Тэгвэл дахиад эхний нөхцөл нь 2 тооны нийлбэр 372 гэдэг үгс. Энэ хоёрын нийлбэр 372. Тэгвэл 3 хэрчимчин 372 гэдгээс нэг хэрчим нь 124. 2 3-ын 6, 3 4-ийн 12. За нэг хэрчмний энэ бол 2-р тоо. 1-р тоог олохын тулд 124-ийг 2 дуржуулна. 248. Энэ бол 1-р тоо. Энэ 2-р тоо, энэ 1-р тоо. 15. 2 тооны нийлбэр 105 харин эдгээрийн ялгуур нь хасагчаасаа 3 дахин их гинэ. За дахиад 1-р тоо, 2-р тоо. 2 тооны нийлбэр өгсөн тэдгээрийн ялгавар нь гэж. Ялгавар гэдэг бол 1-р тооноос 2-р тоог хасахаар гарсан хариу гэсэн үг. Ялгавар нь гэдэг чинь энэ нь гэсэн үг. Ялгавар нь хасагчаасаа 3 дахин их. Хасагч гэдэг чинь энийг хэлж байгаа тийм ээ. 1-р тоо бол хасагдагч. 2-р тоо бол хасагч. Ялгавар нь хасагчаасаа 3 дахин их. Тэгэхээр энэ нь 3 дахин их гэдэг чинь энэ 3 эрчим, тэгвэл энэ 1 эрчим. Тэгвэл хэдээс 1 эрчмийг хасахаар 3 эрчим гардыг гэхээр 4 хэрчмээс 1 эрчмийг хасахаар 3 эрчим гарна. За нөгөө талаас хамгийн ихний өгүүлбэр 2 тооны нийлбэр 105 гэж хэлсэн. Энэ хоёрын нийлбэр 105. Гэдэг чинь 5 хэрчимчин 105. Эндээс 1 хэрчимчин 21. Энэ бол 2-р тоо. 1-р тоо гэдэг бол 21-ийг хүрчих нь 4. 84. Энэ бол 1-р тоо. За. 16. 2 тооны нийлбэр 1111 ба ялгавар нь хасагдагчаасаа гинэ. За дахиад 1-р тоо, 2-р тоо, ялгавар. Тэгэхээр 1-р тооноос 2-р тоог хассан гэж үзэх юм бол 1-р тоо бол хасагдагч. 2-р тоо бол хасагч байхгүй. Тэгсэн чинь бид нарт юу гэж өгсөн байна вэ гэсэн чинь ялгавар нь хасагдагчаасаа 6 дахин бага. Энэ ялгуур маань хасагдагчаасаа 6 дахин бага. Тэгэхээр хасагдагч маань 6 эрчим, ялгуур маань 1 эрчим гэсэн үг. Ялгуур хасагдагчаас 6 дахин бага гэсэн учраас. Тэгвэл 6-аас хэдийг асуул 1 эрчим гардыг гэхээр 6-аас 5-ыг асуул 1 эрчим гарна. За тэгвэл эхний өгүүлбэр 2 тооны нийлбэр 1111 гэж хэлсэн. Гэтэл энэ хоёрын нийлбэр чинь 11 эрчим байхгүй юу? 11 эрчим чинь 1111 гэдгээс 1 эрчим нь энийг 11 хуваахаар 101 гарна. За одоо тэгвэл 1-р тоо гэдэг бол 6 гүрчгэн 101 буюу 606. 2-р тоо гэдэг бол 5-ыг гүрчгэн 101 буюу 505. 1-р тоо, энэ 2-р тоо. Арван 2 тооны нийлбэр 578. Ялгавар нь хасагчаасаа гэж дахиад. За дахиад энэ 1-р тоо, 2-р тоо, ялгавар.
За ялгавар нь хасагчаасаа 104-өөр их. За дөрөвнийхаар дахиад тэмдэглэе. Нэгдүгээр тоо бол хасагдагч. Хоёрдугаар тоо бол хасагч. За тэгсэн чинь ялгавар нь хасагчаасаа гэдэг чинь эндээсээ гэсэн үг. 104-өөр их гинэ. Эндээс 104 их. Тэгвэл энийг нэг гэрчим бичвэл энэ чинь нэг гэрчимээр нэмэх нь 104 гэсэн үг. Тэгвэл хасагдагчийг олохын тулд хідээс нэг гэрчмийг хасгаар нэг гэрчим гардыг гэхээр хоёр гэрчмээс нэг гэрчмийг хаслаа. Нэг гэрчим. Энд тэгэхэд 104 илүү байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ 104 илүү байсан учраас яг нь энэ нэгдүгээр тооноос хоёрдугаар тоог хасгаар нэг гэрчим дээр нэмэх нь 104 гарч байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгээд энэ хоёр тооны нийлбэр биднэрт 578 гэд хэлсэн. За тэгвэл энэ нэрийн нийлбэр гэдэг чинь 3 эрчимээр нэмэх нь 104 тэнцүү 578. Эндээс 3 эрчим гэдэг бол 474 тийм ээ. За одоо нэг эрчмийг олъё. Нэгээр өгөхөөр 3 17 буу. 3 5-ын 15 24 3 8 24. За нэг эрчим гэдэг бол манайхаар 2 дугаар тоонд гарч ирж байгаа. За 1-р тоог олохын тулд 2-оор үржүүлээд 104-ийг нэмж болно. Эсвэл энэ хоёр тооны нийлбэр 578 учраас шууд 578-аас 158 хасаж болж байна. 0 2 4 420. Энэ бол 1-р тоо. Энэ бол 1-р тоо, 2-р тоо. За 18. А тоо Б тооноос их ба эдгээрийн нийлбэр 99 гинэ. Харин ялгуур нь Б тооноос 6-аар бага. За энэ А тоо, энэ Б тоо тэгээд ялгуур. А ч Б-гээс их гэдэг байгаа юм тийм үү? Тэгэхээр А-гаас Б-г хасангууд ялгуур гарах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За гэтэл ялгуур нь Б тооноос 6-аар бага. Ялгуур нь бага гэдэг юм тийм үү? Тэгээ юугаар бага юм чи 6-аар бага. Тэгэхээр энэ нэг гэрчимээр нэмэх нь 6, энэ нэг гэрчим байсан гэсэн. Ялгуур Б тооноос 6-аар бага. Тэгвэл буцаагаад одоо энэ А тоог олохын тулд хідээс нэг гэрчмийг хасгаар нэг гэрчим гарах юм бэ гэхээр хоёр гэрчмээс нэг гэрчмийг хасгаар нэг гэрчим гарна. Тэгээд 6-аас 6 гэсэн чинь энд байхгүй. Тэг үлдээн гэсэн үг. Нөгөө талаас бас яаж болох вэ гэхээр хасагдагчийг олохдоо энэ хасагч дээр ялгуурыг нэмжиж болно тийм үү? Өөрөөр хэлбэл Б тоо буюу бага тоон дээр ялгуурыг нэмээд өгчвөл энэ хоёрын нийлбэр бол хасагдагчтай тэнцүү байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр нэг гэрчим дээр нэг гэрчмийг нэмлээ, хоёр гэрчим. Тэгээд 6 дээр тийг нэмлээ 6. Буцаагаад эндээс энэ хасчингууд энэ гарч байгаа хэсгийг шалгахч болно. За тэгээд биднэрт энэ хоёр тооны нийлбэр 99 гэд өгсөн. За энэ хоёрын нэмэнгүүд 3 хэрчмээр нэмэх нь 12 чин 99. Эндээс 3 хэрчм нь 70 биш 87. Эндээс нэг хэрчм нь 29. За тэгвэл одоо А тоог олъё. 29-ийг 2-оор үржүүлээ 6 нэмнэ. 2-оор үржүүлэхээр чинь 58. 58 64 гарна гэсэн үг аа. За Б тоо болохоор 29 дээр нэмэх нь 6 гэдэг бол 35 байх нь тий. Энэ А тоо, энэ Б тоо. За 19. Нэг тооноос уул тооны хагасаас 6-аар бага тоог хасгад гинэ. За 1-р тоо. 1-р тоо биш энэ дээр зүгээр нэг тоо байгаа юм байна тийм үү? Нэг тооноос уул тооны хагасаас 6-аар бага тоог хасгад. За анх байсан тоогоо юу гэж үзэх вэ гэсэн үг? Нэг тооноос уг тооны хагасаас гэхэр тэр тоо маань хоёрт хуваагддаг байх ёстой тийм үү? Хагасаас 6-аар бага тоог хасгаад.
6-аар бага тоо. За би ингэж үзье. 1-р тоогоо 2 эрчим байсан гэд үзчихье. Гэтэл энэ тооноос уг тооны хагасаас 6-аар бага. Энэ тооны хагас чинь болохоор юу юм гэхээр 1 эрчим баггүй юу? Тэгээ хагасаас 6-аар бага гэдэг чинь 1 эрчмээс 6 гэсэн үг. Энэ тоог хасахад гэдэг чинь 2 хэрчмээс тийм үү? Энэ тоог хасахад хаалтанд хийж өгстэй яг бол эхлээд энийг хийгээд эндээс гарсан хариуг яах нь уг тооноос хасах гэдэг учраас. Хасахад гарсан ялгавар нь энэ ялгавар нь хасагчаасаа 4 дахин их гинэ. Хасагчаасаа гэдэг чинь эндээсээ 4 дахин их байна гэсэн үг. Эндээс 4 дахин их байна гэдэг чинь 4 хэрчим 6-г 4 үржүүлэхээр 24. 4 дахин их бол хасагдагчийг олоо буюу анхны тоог олоо гэсэн үг байна шүү дээ. За энэ бичиглийг арай өөрөөр бичье. За эхлээд бид нэг юм энэ дээр арай жоохон төвөгтэй болох гэдэг юм шиг харагдаад байна. Тэгэхээр багш энэ дээр 2 дугаар аргаар нь ботчих. 2 дугаар аргаар нь бич. За эхлээд нэг тоо байсан тийм үү? Тэрийгэ хасагдагч гэж. За эндээс нэг тоог хасах гээд байна тийм үү? За тэгээд нэг тоог гаргаад байгаа ялгуур гараад байгаа. За тэгсэн чинь бид нарт нэг тооноос уул тооны хагасаас 6-аар бага тоо гасна. За нэг анх байсан тоо 2 эрчим энэний хагасаас 6-аар бага тоо гасна гэдэг чинь энийг хасах гээд байна. Тэгээ хасахад гарсан ялгуур гэдэг чинь хариуна гэсэн үг тийм үү? Эндээс энийг хассан чинь гарсан энэ ялгуур маань хасагчаасаа 4 дахин. Өөрөлдвөл хасагчаасаа гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр эндээс буюу эндээс 4 дахин их гэсэн үг. Тэр энийг 4 үржүүлэхээр чинь 4 хэрчмээс хасах нь 24 гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. За нөгөө талаас эндээс энийг хасахаар энэ гарна гэж бид нар дээр ихлэ битсэн. Тэгэнгүүт энэ хаалт задлах мадлах дүрмийн тухай ярих хэрэгтэй болчих гээд байгаа юм. Тэгэхээр эсрэгээр нь юу гэж хэлж болох вэ гэхээр энэ дээр бид нар нэг юм хэлж болно. А тооноос Б тоог хасаад В гэдэг тоог гардаг байг. Тэгвэл энэ юу гэсэн үг юм гэхээр А гэдэг бол Б дээр нэмэх нь В-д тэнцүү гэж хэлж болно. Тийм үү? Өөрөөр хэлбэл А-гаас Б-г хасахаар В гарна гэдэг бол Б В2-ыг нэмэнгүүт А-та тэнцэнэ гэсэн үг шүү дээ. За энийг ашиглах гэдэг нь өөрөөр хэлбэл энэ хоёрын нийлбэр бол яг нь 2 хэрчим юм аа гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй юу? Энэ нарыг нэмээд үтсч. Тэгэнгүүт 1 хэрчмээс хасах нь 6, нэмэх нь 4 хэрчмээс хасах нь 24 гэдэг бол юутай тэнцүү юм гэхээр 2 хэрчимтэй тэнцүү байх хэвээр. За одоо тэнгууд манай дээр энд 1 хэрчим, энд 4 хэрчим байна. Нийлүүлэнгүүт хэд вэ? 5 хэрчим. За 5 хэрчим байна. Тэгээд энэ дээр 6-г хасаад 24-ыг хасаа гэдэг чинь юу гэсэн үг юм гэхээр 30-ыг хасаа гэсэн үг тий. За тэгвэл 5 хэрчмээс хитийг хасахаар 2 хэрчим гардаг юм гэхээр 3 хэрчмийг хасахаар үстэй тий. 5 хэрчмээс 3 хэрчмийг хасчиж 2 хэрчим гарна. Тэгвэл 30 гэдэг бол яах нь 3 хэрчимтэй тэнцүү шууд. Эндээс 1 хэрчим бол 10. За тэгвэл асуулт нь хасагдагчийг ол гэж. Хасагдагч буюу анх байсан тоогоо олоо л гэдэг юм тийм үү? Тэгвэл эндээс 2 хэрчим гэдэг бол 2-ыг үржих нь 10 буюу 20 байх нэ. За 20. 1997 онд өвөөг 60 насны хойг тэмдэглэхэд би 18 настай байсан. За би. За эхлээд өвөө гэж. Өвөө. Тэгээд би. Хэдэн онд юм гэхээр 1997 онд. Өвөөг 60 насны хойг тэмдэглэж байхад би 18 настай байсан. Хэдэн онд
би өвөөгөөс 3 дахин бага настай болох. Би өвөөгөөс 3 дахин бага настай болох вэ гэж. Гэтэл настай бодлогон дээр бид нэр юу гэж үзсэн бэ гэхээр насны зөрүү өөрчлөгддөг гэж ярьсан тийм үү? Энэ нарын насны зөрүү болохоор 42 байна. Гэтэл энд насны зөрүү нь хэд байна вэ гэхээр 2 хэрчим байна. Энэ хоёр тэнцүү байх ёстой. Гэдгээс 2 хэрчим чинь 42 юм бол 1 хэрчим чинь 21. За 1 хэрчим 21 гэдээс энэ 21 болчихж байгаа. Тэгвэл ийшээ хитэн 18 настай байж байгаад 21 настай болсон гэдэг чинь 3 жил өнгөрсөн байна. Тэгвэл ийшээ мөн адил 3 жил өнгөрөх ёстой тийм үү? 3 жил өнгөрөхөд хэдэн он болох юм гэхээр 2000 он болох юм байна шүү дээ. 2000 он болох нэ. За 21-ийг харъя. Их 32 настай байхдаа охин 35 настай байхдаа хүү төрүүлжээ гэж. За тэгэхээр энд 3 хүний тухай яриад байна тийм үү? За ээж за эхлээд охиноо төрүүлсэн гэхээр чи охин том нах гэдэг. Охин хүү. Ээж 32 настай байхдаа охиныг 35 настай байхдаа хүүгээ төрүүлсэн. Тэгэхээр 35 настай байхад хүү дөнгөж төрсөн учраас тэг настай. Харин охин болохоор 3 настай байх нь байна. Хүү төрүүлсэн. Одоо эдгээр нь бүгд нийлээ 59 настай бол гинэ. Одоо 59 настай гэдэг чинь эндээс хойш яах нь вэ? За, X жил өнгөрсөн гээ. X жил өнгөрсөн гээ. X жил өнгөрөхөөр ээж 35 дээр нэмэх нь X настай болно. Охин 3 дээр нэмдэг нь X настай болно. Харин хүү X настай болох ёстой. Гэтэл эдний нийлбэр хэд байх ёстой вэ? Одоо тэдний насны нийлбэр 59 болно гэж. За одоо энэ бүгдийн нэмэнгүүд 3 хэрчмээр нэмэх нь 38 тэнцүү 59. 3 хэрчим гэдэг бол 21. Эндээс 1 хэрчим нь 7. За 7 жил өнгөрсөн байна тий. За асуулт нь одоо бүгд ийм настай бол тус бүр хэдэн настай вэ гэж. За тэгвэл 7 жил өнгөрөхөд x нь 7 юм бол ээж хэд настай байх юм гэхээр за энд нь шууд ичиж агшна. 42 настай байх нь байна. Охин 10 настай байх нь байна. Хүү 7 настай болох нэ гэсэн үг. Харин 2. Эцэг 41 хүү том хүү 13 охин 10 бага хүү 6 настай. Хэдэн жилийн дараа эцгийн нас хүүхдийнхаа насны нийлбэртэй тэнцүү болох вэ? За энд эцэг том хүү. За охин. За бага хүү. За эцэг нь 41 настай, том хүү нь 13 настай, охин 10 настай, бага хүү нь 6 настай. Хэдэн жилийн дараа гэхээр x жилийн дараа болонгууд бүгднгийнх нь нас яах нь вэ? X-ээр нэмэгдэх ёстой. Хэдэн жилийн дараа буюу x жилийн дараа гэж үзэх юм бол эцгийн нас гэдэг чинь манайхаар бол энэ нь гэсэн үг. Хүүхдүүдийнхээ насны нийлбэртэй тэнцүү болох вэ? Хүүхдүүдийн насны нийлбэр. За эцгийн нас болохоор 41 дээр нэмэх нь x. Хүүхдүүдийн насны нийлбэр болохоор 1 2 3 хэрчим байна. Нэмдэг нь 13 дээр 10 нэмэхээр 23, 6 нэмэхээр 29. Энтэй тэнцүү болох вэ гэж. За энд 1 хэрчим, энд 3 хэрчим байна тийм үү? За хоёр талаас нь бүгдээрээ 1 хэрчмийг аваа хасчээ. За тэгэхээр энд 1 хэрчим, энд 3 хэрчим байна. Зүүн талаас 1 хэрчмийг хасахаар
эрчим үлдэхгүй. Баруун талаас 1 эрчмийг хасахаар 2 эрчим үлдэнэ. За дахиад зүүн талд нь 41, баруун талд нь 21 гэдэг хоёр тоо байна. Хоёр талаас нь хоёулангоос нь 29-ийг хасчих. 29-ийг хасахаар баруун талд нь тоо үлдэхгүй, зүүн талд нь яах нь 41-ээс 29-ийг хасахаар чинь 12 гэдэг тоо үлдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэнцвүүгийн хоёр талаас хэрчмүүдийнх нь аль багыг нь энэ нөгөө 41, 21 гэдэг хоёр сул тооныхон багыг нь шууд хасчихж байгаа юм. За тэгэнгүүт эндээс 2 хэрчим байна 12 гараад ирчих. Эндээс 1 хэрчмийн тэгвэл хэд юм хэр 6. Тэгвэл том хүү нь хэд вэ? Том хүү 19 настай. Охин 6-г нэмэхээр 16 настай. Баг хүү 6-г нэмэхээр 12 настай. Буюу эцэг нь 6-г нэмэхээр 47 настай байсан байх нэ. За дараагийн 23-ыг бодъё. Дорж 1 ах 2 дүүтэй. Ах нь доржоос 3 дахин ах 3 ах гинэ. Дорж 1 ах 2 дүүтэй. За ах байгаа юм бэ? Дараад нь дорж байх юм бэ? Дорж чинь 1 ахтай дүүтэй 2 дүү байгаа. За том дүү гэж. Том дүү баг дүү ах. За ах нь доржоос 3 ах. 3 ах гэдэг чинь за доржийн насыг 1 эрчим гэвэл 3 ах гэдэг чинь 1 эрчим гэнэх нь 3. Харин 1-р дүү нь 3 насаар дүү. 1-р дүү нь 3 насаар дүү. За ийм. 2 дахин 3 дахин дүү. 3 хуваагдах ёстой гэсэн үг гэсэн юм тий. Тэгвэл энийг 3 эрчим гэж. За тэгвэл дахиад уншъя. Ах доржоос 3-аар ах. 3-аар ах гэдэг чинь 3 эрчим гэнэх нь 3. 1-р дүү нь 3-аар дүү. Тэгэхээр 3 эрчмээс нь 3. Баг дүү нь 3 дахин дүү гэхээр 3 хуваахаар 1 эрчим. Харин эцэг нь доржоос 3 дахин их настай. За энд дахиад эцэг гэж чих хэвээр юм тий. Эцэг нь доржоос 3 дахин их настай. 3 дахин их гэхээр эцэг 9x настай гэсэн үг. Эцэг хүүхдүүдийн нас нийлээд 95-тай тэнцүү. Эцэг хүүхдүүдийн нас нийлээд 95-тай тэнцүү. За одоо бүгдийг нэмье. 3 эрчимээр 3 эрчмийг нэмэхээр чинь 6, 9, 10, 19 эрчим. 19 эрчим. За 3-ыг нэмээд буцаагаад 3-ыг хасаад хөр тэг болчихно гэсэн үг. Тэнцүү 95 болчихно гэсэн үг. Эндээс 1 эрчим нь 5. За асуулт нь. Хүн тус бүрийн насыг олоорой гинэ. За тэгвэл ах 5-ыг 3-аар хөвчлээд 15, 18 настай. За шууд ичиж. Дорж 3-аар хөвчлээд 15 настай. За том дүү 15-аас 3-ыг хасахаар чи 12 тий. За баг дүү 5 настай. Аав нь буюу эцэг маань 45 настай байх нэ.